За өнөөдөр эхнэртэй хийж өгч болох өглөөний цай бишээ өглөөний хоолны 3 санаа оруулъя. Өдөр нь биеийн тамир хийх дуртай, оройн хоол идэхгүй бимбагийн хувьд өглөөний цай уухгүй гарна гэдэг нь байж болохгүй зүйл. Тиймээс гараа гаргаж хийхээ сүр арга байхгүй. За эхний хоол бол Махимпексийн эко баншээр хийсэн банштай карри. Бидний эко банш нь хулуу, бууцай, хүрэн манжангаар хийсэн болохоор шим тэжээлэгтэй, шингэц цайтай байдаг. Тиймээс жингээ барьж байгаа эсвэл хүүхэд өндөр насны тохиромжтой. За 3 ширхэг улаан долиг жижиглээд 3 хумс сармис нэмээд 1 хумс сагаангаа хийгээд хуурна. Дээр нь 1 халбаг карри. За тэг үссэн хэмжээгээр газрын самар үнжтийн үрийг нэмж өгнө. 2 халбаг лайм юм уу нимбгийн шүүс нэмж өгнө. За тэгээ зөөлөн галаар хуурч байгаад блендерд хийж миксерт хийх ёстой. За дээр нь баг зэргийн яншуу хийгээд авах юм бол үнэр гоё амттай болно. Машинцэн каррига хариулын тавган дээр тавиад эсгэлэн амтыг нисэн чихрээр тараад хүссэн хэмжээгээр ус хийж өтгөн шингэнийг нь тааруулна. Тэгээ буцалсан карриг аяган дээр хийгээд жингсэн баншаа дээр нь чимгэлж өгнө. Өнгө нь гой болохоор харахад бас их хурамтай гой хоол болж байна. За яншуу оливын тасаар амтлаад хоол бэлэн боллоо. Бимба цайнда. За эрүүл банштай карри. Энэ өнгө нь ямар гоё юм бэ? Нэнзэнэ. Гоё. Хоолоо сайн идчихэд ажлыг ч унцуулна. Унгасаа аюу ирчүүж өгөхгүй хоол байна. Холоо, буцаа, хүрэн манжингаа 3 төрлийн эрүүл банш. Витаминтэй ачиг тустай юм байна те. Энийг ичээд бүх юмны ард гарах юм байна. Төлөө. Төлөө. Тэрхүү. За. Гоё. Баярлалаа гоё харж гисэн. За. Энэ цэцэгнүүд ч өнгөтэй юм шүү. За дараагийн хоол бол бимбагийн өөрийнх нь захиалсан өглөөний цай. 150 г зөөхөн дөр 1 жижиг халбаг укроп, бага хэмжээний давс, 1 халбаг нимбэг хийгээд дээр нь хям хийж өгнө. Энэ удаа Махимпексийн бяцлагтай саламиг хэрэглэсэн. Алюминий модоор утсан болохоор зөөлөн үнээр амттай, махны агуулмж өндөртэй, маш гоё амттай хям байсан. За хямаа жижиглээ зөөхөн дээрээ сайтар гутгана. За ингээд дангаар нь талхтай эзэн ч амттайч цөмөөрөө гоё нэмж илүү амтлах болно. За 1 ширхэг халуун чинжүү, 1 хумс сармис, за хүссэн хэмжээгээр яншуу дээр нь нэмээд багахан хэмжээний давс персээр амтлана. Хамгийн сүүлд оливын тос хийгээд маш сайн нүдэж бяцалж хольж өгөх хэрэгтэй. Олон төрлөөр ашиглаж болох боломжтой маш гоё амтлагч шүү. За тэгээд зөөхийгөө аяглаад бутсан усн дээр багахан хэмжээний винегер хийж өндөгөө чанах юм болвол өндөг нь яг гоё хэлбрээрээ юм бүтэн гарч ирдэг. За шарыг нь хэд болголгүйгээр өндөгөө гаргаад зөөхөн дээрээ тавина. За нөгөө гоё бэлдсэн саваасаа дээр нэгээд цэцгийн тосон дээр тутаасан жинжүү болон нутаг паприка хийж холиод за дээр нэмж бас амталж өгнө. Халуун ногоо нь бүр час хийсэн амтаа маш гоё болгоно. За ёроолд нь үлдсэн тосон дээр нь талхаа шарна. За ингээд шарсан талхаа бэлдсэн зөөхөн дээрээ тавиад идэх юм бол маш гоё амттай бимбагийн захиалгад өглөөний цай бэлэн боллоо. Би түрүүний үтсэн манай ганцаар үдээ. Яа, энэ бүр юу гэдэг юм бэ? Ямар гоё юм бэ? Энэ яг 5 хотод шууд хоолохоо. Йоо. Амаа авахгүй тийм ээ энийг бол. Би нөгөө хазалт болгон дээрээ мачралтай явах юм. За сүүлийн өглөөний цай бол бидний сайн мэдэх чанмал баталгад зайлсаар хийсэн зайцтай юу гэдэм бол борц гэхүү талах. За эхлээд 260 г гурэл, 25 г исэн чихээр, 5 г давс, 5 г эсгэгч хийгээд 85 г усан дээр 85 г сүү хийгээд хурлаа зурнаа. Гурил маань хэдийгээр нялцгаач гэсэн базаал байх юм бол сүүлдээ ийм гоё гаранд наалдахгүй болдог. За дээр нь 25 г цэцгийн тос хийгээд шантралгүйг нь ухах хэрэгтэй. За ингээд бэлэн болсон гурлаа 3 дахин томортол нь хөөлгөнө. За тэр хооронд зайц дээр ботсон ус хийгээд сайхан тэтэж өгнө. За одоо бэлэн болсон талхан дээрээ түрхэх гоё соусаа бэлтгий. 2 халбаг ус, 1 халбаг 9 чихэр, 1 халбаг цөгийн бал хийгээд зөөлөн галаар 9 чихрээ хайлтанд буцалгана.
За тэгээд бусад нь аяганд аваад 2 халбаг майонез, 1 халбаг базил песто хийгээд маш сайн хойлох юм бол ийм гоё олон төрлөөр ашиглах боломжтой соус бэлэн болно. За гурал маань хангалттай сайхан хөөсөн байна. 5 ширхэг зайцтай байгаа болохоор гурлаач гэсэн 5 хуваана. За ийм гоё эргүүлж бөөрөнхий болгоод 10 минут гарan байлгана. За тэгээд дараа нь урт нарийнхан илдээд зайцаа ороож өгнө. За ингэж ороосон зайцаа ч гэсэн дахиад 10 минут гарan байлгана. Дээр нь ус хальт жоохон түрхэж өгнө. Ягаад гэвэл дээр нь чийсээ сайн наалдуулахын тулд түрхэж өгч байгаа. За ингээд бэлэн болсон талхаа 180 градусаар 20 минут шарах юм бол ийм гоё бэлэн болох нэ. Нөгөө бэлдсэн базилтай соусаа дээр нь түрхээд идэх юм бол дахин хийж идмэр санагдахаар маш гоё амттай, зайцтай талх маань бэлэн боллоо. Бимба сайн да. Бисээ диско идсэн. Йоо энэ бүр ямар гоё харагдаж байна. Энэ дээх нь бас юу юм бэ? Наач нөгөө базил песто. Гоё. Энэ жоо манай түлээж өгч өгөхгүй. Том зайц ихгүй юм биш үү? Том юм зайцтай болохоор юм шүүслэг байгаа сте зайцсан. Гоё байна. Усаахан. Тэ. Халаацсан биш үү? Харин тийм бүр амар халаацсан. Энэ халуун өдрөөр ч овн ажиллаж чи бүр халуун болчихлоо. Манай маргаас надад юу хийж өгөх юм?